нэр дэвшигч болон бас Монгол банкны удирдлага ирсэн дээр нэг хэдэн асуулт бас асууя гэж бодож байна. За ерөн зүгээр Монгол улс бас улсын төсвөөс гадна 2-3 төсөвтэй гэдэг зүйл яриа гардаг. Хөгжлийн банкны төсвөөч нэг хамаатуулж нэг авч үзээл. За төрийн эмчит компаниуд дээр ч гэсэн их найдаар хэмжигдэх хөрөнгө оруулалт болон урсгал зардын зардлууд гарч байгаа. Би харин энэ дээр нэмээд нэг Монгол банкыг бол энэ одоо харин төсөвтэй юм шиг, 2 дахь төсөвтэй юм шиг явж байгаа нэг зүйл байгаа байхгүй. Монгол улсад төрийн бүх байгууллага энд ганцхан Монгол банк ордгоо төсвөө батлуулдаг. Ядаж төсвийн дээд хязгаараа батлуулдаг. Өнөөдөр Монгол банкын хараад бас бие даасан байдал ч гэдэм үү ерөнхий ийм халахвчанд ор энэ зүйлүүд явж ирэхгүй байгаа. Зарим нь одоо мэдээж энэ Монгол банкны хууль заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор зарлууд гарч байгаа би үгүйсэхгүй. Тэгэхдээ ийм хяналтгүй энэ институцийг юу цаашдаа яах ёстой юм бэ гэдэг дээр би асуумаар байна. Тэгэхээр энэ тухайн жилийн магадгүй урсгал зардлын төсвийн хязгаар орон тооны дээд хязгаарыг нь улсын хурлчин тогтооход өгч болдгоо юм. Одоо алийн болгоны улс төрчдийн одоо шахаануудыг авсан энэ хариуд нь ингээ Монгол банк ингэж дураараа дөргиж явах юм бэ? Энийгээ бол би одоо шийдэх ёстой гэж бодож байгаа. Тийм учраас энэ асуудал дээр Монгол банкны удирдлага юу ямар байр суурьтай байдгийг хариулж өгөөч. За хоёрдугаарт энэ оюутлогын төлбөр тооцоог Монголын банкудаар одоо гүйцэтгэх энэ боломж нөхцөл юу бүрдсэн үү? Анх энийг бас нэг улсын хурлаар тогтоол батлаад Монгол банкаар дамжуулаад явах гэхээр бид эдийн бас чадах хүрхгүй ийм зүйлүүд яриад идэв гэсэн. Ер нь цаашдаа энэ одоо төлбөр тооцоог бас Төв банк болон Монголын банкудаар дамжуулах энэ нөхцөл боломж нь юу гэж бодож байна? Монгол банкны удирдлага энийг бас нэг хариулж өгөөч. За дээрэс нь энэ засгийн газрын орон сууцтай холбоотой банк байгуулах орон сууцны тухай хууль өргөн барьсан. Олон улсын валютын сангаас удаа дараа зөвлөмж өгдөгөө. Ипотекийн зээлийн санхүүжилтийг Монгол банкнаас салгаж засгийн газар хариуцах ёстой гэдэг. Ер нь цаашдаа Монгол банкын ипотекийн зээл дээр ямар бодлого, зарчим баримтлагч байгаа вэ? Энийг бас нэг Монгол банкны удирдлага бас хариулж өгөөч. За эргээд одоо ер нь Төв банкны энэ хууль эрх зүйн орчин энэ одоо ажил үргээг үүсгэх гэд ер нь ямархуу байдлаар байна гэж одоо ерөнхий дүгнэж байна. Энийг бас та нэг хэлээч. За дээрэс нь энэ зээлийн үг бууруулах гэд одоо улиг болтлоо ярьлаа. Яг авсан юм алга, мөнгөний нийлүүлэлт муу байна. Томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж чадахгүй байна. Бага хөрөнгө оруулагчтай тууж янз бүрээр одоо шахаж хавчиж байна. Тэгээд ганц хоёр ихлүүлсэн төсөлтөд хавчигдаад бусад том төслүүдэд хөдөлж чадахгүй байна, хөдөлгөж чадахгүй байна. Тэгэхээр энэ хэрэглэгчийн зээлийн За наран зөвлөх хэрэглэгч хариулъя 4. За сайн зураг гişүн асуултанд хариулъя. За Монгол улс банкны төсвийг та хүндж ярьжээд. За энийг бол бас ингээд их хурлын гишүүдийн төвшөнд нэг яриад бас нэгдсэн ойлголтод хүрэх нь зөв бох уу? Энэ асуудал хүндж байгааг нь би ойлгож байна. Ерөн зүгээр бид бол асуудлыг бүх цогцоор нь бодоод олон улсын туршлага ижил төстэй улсуудын одоо бас жишгт нийцүүлээд аль нь үр дүнтэй байгааг харгалзан үзэх ёстой. За ер нь бол дэлхийн төв банкуудын 90% нь энэ төсөв нь бол ингэж парламентаар хянагддаггүй. Энэ ялангуяа мөнгөний бодлого хянч шалгалтын чиглэлээр явагддаг энэ зардлууд бол энэ төв банкны өөрийнх нь шийдэд явдаг төсвөөсөө бүрэн тусдаа байдаг ийм тогтолцоотой. За тэрнийг бол бас жишээнүүд аваад үзэх юм бол за манайд ижил төстэй энэ гүрж энэ инфляцийг намд ор төвшөнд бий болгосон улсууд бол яг энэ тогтолцоон дээр явж байгаа. Яг засгийн газрын та хянуулдаг төсвөө хянуулдаг хайперинфляцид орсон бас тодорхой жишээнүүд байна. Тийм учраас зүгээр энийг ингээд яг олон улсын экспортуудаар судалгаа хийлгээд Монгол улсын хувьд аль нь зөв асуудал бай, бид нар айлуугаараа явах вэ гэдэг зүйл байгаа. Энийг биднээс бас нэг ярьж ойлголцоод нэг зохицоор нь авч үзэх нь зөв байна. Зүгээр ер нь хяналтын тогтолцоо байгаа юу гэвэл байгаа. Их хурл өөрөө Монгол банкн дээр хяналт шалгалтыг хэрэгцүүн байна. Их хурлаас томилсон хяналтын зөвлөлийн гишүүд ажиллаж байна. За их хурлаас томилсон мөнгөний бодлогын зөвлөлийн
гишүүдтэй. Миний хувь бодлыг асуух юм бол Монгол банкны засаглалыг сайжруулах эрх зүйн шинжил шаардлагатай би нэг удаа дараа зарлж байгаа. Одоо үндсэн суурь асуудлууд байна. Энэ инфляц, энэ төсөв мөнгөний уялдаа, энэ төсвийн хагас төсвийн үйл ажиллагааг хязгаарлах эхний энэ зүйлүүдийг хийчээд дараа нь энэ цогцоор нь Төв банкны засаглалыг сайжруулах асуудал яригдах ёстой. Өөрөөр хэлбэл Төв банк тууцтай болоод туузын засаглалын зөв болгоод туузын их хурлаас томилоод тууз нь өөрөө төсвөө батлаад явбал яг олон улсын жишгт хөгжсөн орнуудын жишг рүү орно. Тэгэхээр энэ дээр бол ийм бодолтой байгаа. Энэ дээр Төв банкны хууль дээр сайжруулж ялангуяа энэ төсөв засаглалтай холбоотой асуудлыг сайжруулах концепцийг миний хувьд бол байна. Энийг оруулж ирнэ гэсэн бодолтой. Мэдээж их хурлаас тодорхой ажлын хэсэг томилж нэлээд консенсусаа нэгтгэж байгаад орж ирэх ёстой гэж ингэж бодож байна. За хоёрдугаарт нь сүүлийн асуултын нэсэн санаад явъя. Нанараас сануулаа. Ипотек гэсэн тийм ипотекийн энэ зөвхөн төрөөс хамаарсан 6% тогтолцоогоор ингээд яваад цаашдаа явхад бас маш хязгаарлагдмалаа. Тэгэхээр энийг бол бид нар зах зээлийн хэрэглэгчтэй тохирсон бүтээгдэхүүн, олон бүтээгдэхүүн гарах, гадны зах зээлээс яг зах зээлийн зарчмаар мөнгө татах, урт хугацааны сангуудыг бий болгож ийшээ татаа оруулах энэ механизмыг бүрдүүлэх концепцлтой. Зүгээр яг банк яагаад байж гэнэ үг гэхээр манай энэ ажлын хэсгийнхэн тайлбарлаад байгаа нь нөгөө хөрөнгө татах энэ банкуудын үйл ажиллагаа явуулах агуулгаараа банк байхгүй бол энэ нөгөө үйл ажиллагааны хувьд хязгаарлалт үүснэ гэдэг нь төрийн өмчийн агентлагаасаа илүү. Тэгэхээр бидний байр суурь нь бол эрсдэл нь хаана байна вэ гэхээр үндсэндээ бас л засаглал дээр. Тэгэхээр төр давмгайлаа зүгээр төрөө шууд удирдлага менежментийн томилоод байвал бас гажуудл үүсэх эрсдэл байгаа. Тийм учраас засаглалын хувьд бол бодлого нийлүүлэх үүднээсээ төр бол юу гэдгийг нэг алтаа хувьцаа юм уу голдын ширтэй хөрөнгө оруулагчид өөрсдөө энэ удирдлага менежментээ аваад явдаг. Тэгээд энэ зах зээлийнхээ зарчимд явуулдаг ийм тогтолцоор орох нь туйлын зөв. Төв банкн дээр энэ авч явах нь бол буруу. Тийм учраас энийг ингээд шилжүүлэх ёстой гэсэн юу байгаа. За оюутлогоо За сайн зэрэг гүшин хариултаа дуусчихъя. За тэгээд оюутлогоо асууж ин та валютын зохицуулалтын тухай хууль байгаа. Манай валютын зохицуулалтын тухай хууль бол бас нэлийн дээр гараад яг амьдрал дээр хэрэгжихэд бас нэлийн хүндрэлтэй яг орчин үеийн цаг үедээ. Тэгээ энийг бид нэр сайжруулах хэрэгтэй. Мэдээж хэрэг бид нэр аль болох манай баялагийг ашиглаж байгаа тохиолдолд валютын орлого нэмэгдэх энэ чиглэл рүү гэхдээ хэрэгжихэд амьдрал дээр хэрэгжихүүц юм хууль эрх зүйн орчин бий болох ёстой. Яг гэвэл нөгөө том хэмжээний төсөл хэрэгжүүлэхэд заавал гадны зээл санхүүжилт босгох шаардлага болно. Тэгэхээр энийгээ буцаагаад төлнө гэдэг нь бол тэртээ дэргүй төлөх мөнгийг зөвхөн Монголд оруулж ирээд буцаагаад төлөх нь банк санхүүгийнхээ хувьд ч тэр бусад ийм асуудлууд бол байгаамаа. Тийм учраас энэ яг өөрөө хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулагдж байгаа. Их хурлын тогтоол гарсан учраас бид нар их хурлын тогтоолыг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэдэг бичгийг болвол За сайн зэрэг шин тодруулжсэн. За би бол тэгэхээр наран цогт дарга одоо ингээд шинэ удирдлагын багтаа болж байна. Жохон бүтээлчээр ажилласаа гэж үсэж байна. Монгол онгол яг бодлогын одоо дээш доош татж байгаагаа л нэг одоо зарлаад л байдаг. Яг дөрөвтөө өнөөдөр Монгол улсын бизнес эрх зүйн орчин дээр мөнгөний нийлүүлэлт болон тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг татах асуудал дээр танаас албар л угаасаа гацаан шүү дээ. Яг бодит. Тэгэхээр энийг одоо үндэ хэлхий зөрөгтэйхэн жоохон хөдөлгмөр байна. Тэгэхгүй ингээд банкны эзэд нь өөрсдөө өөр бизнес хийдэг. Энэ ямар ч хяналтгүй бид бүр хүлээн зөвшөөрөө сурцсан. За ингээ Монгол банкнд байгаа олон хүмүүс угаасаа банк санхүү болон хадгалан зүйлийн оршууд ламбард ажиллаулдаг. Ийм байдлаар явхаар энэ бизнес үчи ерөөсөө хөгжихгүй байна. Тийм учраас Төв банкны нэг хуулийг өөрчлөх, Монгол банкны хуулийг өөрчлөх энэ асуудал дээр би одоо хамтарч ажилламаар байна. Хурлын дарга одоо үнэхээр чухал шаардлагатай хүмүүсүүдээр нь ажлын хэсэг гарууд би ажлын хэсэгт бас орж ажиллая. Болдог бол ажилламаар бүх бизнесийн За 1 минутаа нэмээд асуултад дуусчихъя. Тэгээд дээрэс нь одоо жишээ нь тендер худалдаа авалтын ажиллагаан дээр одоо төрийн сангаас мөнгө нь гардггүй. Одоо материалаа татмаар байдаг. Гүйцэтгэлээр гээд жоохон гацчдаг. Энэ дээр ингээ факторингийн одоо асуудлыг илүү их дэмжиж өгмөр байгаа байхгүй.
Энэ богинохон улиралтай энэ зүйлүүд дээр банк санхүүгийн салбар нь өөрөө тодорхой хэмжээнд бас одоо дэмжиж ажиллаж иж энэ бүтээн байгуулалт чинь бас явнаа. Тийм учраас энд Монголд бизнесийн орчныг сайжруулах, ажлын байр одоо бий болгохын ажил дээр би одоо наран цогт дараагаа анар тэргүүнд ерөнхийлөгч болох бах тий. Энэ хоёр хүн бас манлал үзүүлж одоо ажилласаа гэж хүсэж байна. Тэгээд хамтарч ажиллая гэдэгт би бас саналыг тавьж байна. За үг гэлчлээ юу. За